За озон нь бол O3 гэсэн химийн элементтэй. Дэлхийн атмосферын 2 дахь давхарга буюу стратосферийн доод хэсгээр ихэвчлэн байдаг бөгөөд тэр хэсгээр байгаа озонуудыг нийлүүлээд озоны давхарга гэж нэрлэдэг. Озон нөөрөө болохоор хятягаан туяаг өөртөө маш ихээр шингээж авч чадaltaй бөгөөд нарнаас ирж буй хятягаан туяаг өөртөө шингээх чадaltaй бөгөөд энэ нь хүмүүс биднийг ерөнхийдөө хятягаан туяанаас ихээр хамгаалдаг юм аа. Хятягаан туяаг нь өөрөө болохоор UVA, UVB, UVC гэж 3 ангилж байгаа. UVA нь болохоор хүмүүс бид ер нь ихэвчлэн нөлөөнд орно байдаг. UVB болон UVC нь болохоор озоны давхаргаар хамгаалагдаад бидэнд хүрч чаддгүй. Хэрвээ озоны давхарга байхгүй боллоо гэж бодоход UVB болон UVC нь болохоор хүний арьс болон DNA-г гэмтээдэг бөгөөд тэр нь бол маш олон төрлийн арьсны өвчин хийгээд арьсны хор тавдар тусах боломжийг олгодог. Озон нь болохоор хүчилтөрөгчийн 3 атомоос бүрдсэн химийн элемент. Озоны нэг гол онцлог чанар нь нарнаас ирсэн хит ягаан туяа буюу UVA, UVB, UVC гэсэн хит ягаан туяануудыг зармийг нь өөртөө шингээх чадвартай. Озон атмосферын дээд давхарга болон газрын гадарга дээр байдаг бөгөөд озон ямар газар байгаас шалтгаалan өөр сөрөг үр дагавартай. Эрэг болон сөрөг нөлөөтэй байдаг. Озон O3 гэсэн химийн томьёотой химийн нэгдэл. Тэгээд та биднийг нөгөө нарны хит ягаан туянаас хамгаалах бамбаа болж өгдөг тийм. Бид нар болохоор озонд халуун иргэн байж чадна. Яаж бид нар озонд халуун иргэн байж чадах вэ гэхээр нэгдүгээрт болвол ойр орчимд байгаа найзуудтай мэдээлэл түгээх засчмаар мэтгэлцэх юм уу эсвэл өөрийнхөө мэддэг талаас сургалт зөвлөгөө орох байдлаар болвол явж болно. Озоны давхарга гэдэг нь хэлхийн агаар мандалтах озоны хамгийн өндөр агуулмжтай хэсэг юм. Биднийг их ягаан туяанаас хамгаалж амьтан ургамал зэргийг хамгаалж чаддаг. Озоны давхарга гэдэг нь O3 буюу 3 атомд хүчил төрөгч юм. За, озоны давхарга нь болохоор атмосферын гадна тал буюу дэлхийн гадаргад 90% нь үлдсэн хувийг нь болохоор газрын гадаргад агуулгадж байдаг. Дэлхийн хаана амьдарч байгаагаас шалтгаалж озоны давхарга нь харилцан адилгүй байдаг ба жилийн 4 улиралд хүртэл өөр байдаг. За, харин озоны давхарга гэдэг нь болохоор нарны хит ягаан туяанаас биднийг хамгаалж идэг дэлхийн гадна талд байрладаг давхарга юм. За, озоны давхарга биднэрт ийм том нөлөө үзүүлж байхад бид нар яаж хамгаалах вэ гэвэл иргэн бүр буюу үйлдвэрлэл аж ахуйн нэгж бодлын эцэг гэх бүх хүмүүс энэ озоны давхаргыг хамгаалахад тус нэмэр болох ёстой. Жишээлбэл электрон багаж хөнөг төхөөрөмж авахдаа озоны давхаргад бага цоорл үүсгэх элементүүдийг агуулсан хөргөгч хөлдөөгч авах жишээний тэгээд хүн гэхэд болохоор хэрглэж байгаа утасны залгуур ч юм уу тиймэрхүү өмнөд салгаж авах хэрэгтэй. За, озон гэдэг нь 3 атомд хүчил төрөгчөөс тогтсон хит төлөв байдалтай нэгдлийг хэлдэг. За, агаар мандын дэд хэсэгт байрладаг озоны давхарга нь дэлхий дээр байдаг амьд биетүүдийг нарны хит ягаан туяанаас хамгаалдаг. Хэрвээ озоны давхарга цаарвал дэлхийн дулаараа нэмэгдээ дээрээс нь бактери, уушиг, гуурсан хоолойны өвчтөн хүмүүст их сөргөөр нөлөөдөг. Тэгээд арьсны хор тавдартай бас болно. Тэгээд нэлийн сөрөг талууд бас байгаа. Хүчил төрөгчийн 3 атомоос тогтсон нэгдлийг хит төлөвлөлтийн нэгдлийг озон гэдэг ба озон 10-16 км-ээс өндрөөс ихэж 50 км тархдаг. 20-30 км-тэй бол хамгийн их өндөр агуулмжтай байдаг. Озоны давхарга нь биднийг нарны хит ягаан туяанаас хамгаалдаг бөгөөд озоны давхаргандах хүчил төрөгчтэй үйлчлэн биднийг хамгаалж байдаг. Озоны давхарга нь хаана байрлаж байгаас хамааран бид эрэг болон сөрөг үр талтай. Жишээ нь агаар мандалтах озоны давхарга нь болохоор биднийг нарны хит ягаан туяанаас хамгаалдаг бол газрын гадарт агуулгаддаг озоны давхарга нь хүний бие сөрөг нөлөөтэй байдаг.